Энэхүү подкастуудаараа гэмт хэрэг, болсон явдал, сэтгцийн гач үйлдэлүүдээс үүдэлтэй хүн амны хэрэг зэргийг хүмүүст сэрэмжлүүлэх үүднээс бэлтгэж та бүхэндээ хүргэж байна. Дээрх агуулгуудын хүрээнд сэтгэл санаа тавгуутах магадлалтай учраас жирэмсэн эхчүүд сэтгэл санаа докторгүй байгаа үедээ мөн 18-аас доош насныхан сонсохгүй байхыг зөвлөе. Энэ нь хувь хүний сонголт учраас хэрв сонсох явцад контентын ярианы агуулгаас болж сэтгэл санаа тагвархвал таныг сонсгоо зогсоогоорой гэж зөвлөе. Crime Station Podcast. Гаруй жилийн турш Канзас мужийн Вичита хотод нэг цуврал алуурчин бол хүмүүсийг айдаст автуулж исэн юм байна. За тэр бол залуу хөгшин гэж ялахгүйгээр хойноос нь стокинг хийж хөнөөдөг байсан. За эмэгтэйчүүд, эрчүүд, бүр хүүхдүүд ч гэсэн энд хүний бол золиос авсан байгаа. Хэргийн газрууд дээрээс илэрсэн зүйлс нь боомлох, уях, за бэлгийн гаждон гэсэн ийм зүйлүүдтэй холбоотой юмнууд байсан. За түүний бүх энэ мөн чанар нь болохоор бэлгийн садист тэр бодол төсөөдлөлөө бодит болгох явдал байсан гэж үздэг. За тэр бол хүмүүсийг тамлахдаа тэднийг өөрийнх нь гарт бүрэн ингээд хяналтанд нь орсныг нь мэдрээд эцэст нь бол насыг нь хороох замаар тухайн хяналт гэдэг зүйлээ хэрэгжүүлдэг байсан. За тэгээд дараа нь болохоор цагдаа нарыг ингээд шоолж байгаа, тохуурхж байгаа юм шиг нууц захидлууд, за нэг эвгүй гэмээр шүлгүүд, тийм таавар шиг зүйлүүдийг явуулдаг байсан. Гэхдээ хожим нь энэ аратан шиг хүн хинбэ гэдэг нь ил болох үеэр хүмүүсийн ерөөсөө огт төсөөлж байгаагүй, огт хүлээж байгаагүй тийм хүн байсан байгаа. За Деннис Рейдер гэдэг хүн бол ингээд олны дунд нуугдарч маш олон жил амьдарч исэн нэгэн байсан. За тэгчээд өөрийн үйлцэн гэмт хэргийнхээ талаар маш дэлгэрэнгүй ярьж сэтгүүлчдэд хүртэл нарийн зөвлөсийг хэлж өгдөг байсан. Тэр бол хохирогчтой уях үедээ тэдний айдсыг гол нь харахыг хүсдэг байсан байгаа байхгүй юу. За Деннис Рейдер буюу BTK Killer гэсэн нэрээрээ бусдад танигдсан хүний BTK гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр bind буюу уях, torture буюу тамлах, kill буюу алах гэсэн ийм утгатай юм байна. Тэгээ яг энэ нэрнийхээ дагуу хохирогчдтойгоо харилцдаг байсан. За гаднаас нь харахад бол энэ хүн маш тийм жирийн, за сүмд явдаг, гэр бүлтэй, нийгэмд ийм нэр хүндтэй тийм хүн шиг харагддаг байсан. Төсөөлөд үзье гэх юм бол нэг байранд амьдардаг, таны урд нь харж исэн энгийн нэг айлын эзэн тийм хүн шиг л энгийн байсан гэсэн. 1974 оноос 2005 он хүртэл Америкийн төв бус нутгийг Деннис Рейдер буюу BTK Killer бол айдаст автуулж исэн юм билээ. За түүний аимшигтай аллагууд Канзасын Вичита хотыг бараг үрд хар бараан түүхтэй болгосон. За зохиолч Стивен Кинг болохоор өөрийнхөө A Good Marriage гэдэг нэртэй туужийг болохоор BTK алуурчнаас бол сэдвүүлж бичсэн юм байна. За хожим нь энэ бүтээл нь кино болж гарсан байдаг. За тууж тэгээ киноны аль нь тийм нөхөр нь цуврал алуурчин гэдгийг мэдсэн эмэгтэйн талаар өгүүлдэг юм байна. За баригдахаас өмнө бол BTK гэх нууц нэрээрээ алдаршиж байгаа энэ хүн бол өөрөө айгүй дуртай байсан байгаа байхгүй юу. Тэгээд өөрийн хийсэн алхахын тухай болоод орон нутгийн телевизийн сувагтай хүртэл загтал бичиж ийм маягаар харилцдаг байсан. KTV телевиз гэдээ байдаг байсан юм л да. За энэ болохоор BTK гэж цуврал алуурчны хамгийн дуртай суваг нээсэн. За яагаад гэхээр тэр бол яг энэ KTV телевиз рүү захаа бичээд танаа сувгийг би үздэг шүү гэдгээ мэдэгддэг байсан юм байна. Тэгчээ тэр бол телевизээр өөрийнхөө нэрийг сонсох, сонингийн хуудсан дээр өөрийнхөө тухай унших дуртай нэгэн байсан. За өөрөөр хэлэх юм бол энэ хүн алдартай болохыг маш их хүсдэг байсан. Тэгчээд хүмүүс түүнийг болон энэ аллагуудын талаар байнга бодож тэгээд ярьж байгаа явдал нь бол түүнд илүү их хүчийг өгдөг байсан юм байна. За баригдсныхаа дараа Рейдер бол маш тийм дэглэгрэнгүй байдалтайгаар хэрэгээ хүлээж ярьсан. Шүүх танхимд бол телевизийн камер яг өөдөөс нь
гараад бичиж явах үеэр өөрийнхөө үйлдэлсэн 10 тэр аимшигтай аллагын тухай бүр нэг бүрчлэн ярьсан байдаг. За тэгээд одоо прокурор түүнээс асууж байгаа юм л да. Та энэ бүх зүйлийг өөрийн хувийн таашаалынхаа төлөө хийж ийсэн үү гэж асуусан чинь за бэлгийн дур хүслийн фантазийнхаа төлөө үйлцэн гэж хариулсан. За тэгчээд би бага сургуульд байхдаа бусад хүүхдүүдээс өөр гэдгээ мэдэрдэг байсан. За дунд ангид орсныхоо дараа бусад хүүгүүдэд байдаггүй тийм мөрөөдөл, бодол, тийм зүйлүүд бол надад төрж эхэлсэн. Тэр үед би өөрийгөө хэн болохыг, ямар хүн болохыг ер нь бол ойлгосон гэж ярьсан байсан. За 1945 онд Канзасын жижигхэн хотод төрсэн Деннис Рейдер бол 4 хүүхэдтэй айлын хамгийн том юм байна. За Рейдерийн хэлснээр бол түүний ээж нь тийм одоо шашин шүтлэг харин аав нь болохоор аавынхын талын ер нь бүх хүмүүс маш тийм одоо үнэнч лютеран шашинтнууд байсан. За тэгээд 7 хоног болгон сүмд очдог байсан юм байна. Рейдер бол хожим нь одоо бага насндаа тохиолдсон зарим үйл явдал нь түүний одоо насанд хүрсэн үеийн зан авирт нөлөөлсөн гэж одоо мэдүүлдэг. За тэр бол ээж нь нэг удаа ингээд түүнийг санаандгүй байдлаар толгоогоор нь унгаасан гэж хэлсэн. За тэр үедээ ингээд хөхрөөд за одоо тархинд нь хүчил төрөгч дутагдсан тиймэрхүү шинж тэмдэг бол илэрчээсэн юм байна. Гэтэ тухайн үед нь болохоор ямар ч тийм эмнэлгийн тусламж энэ төр аваагүй. За Рейдер баригдсны дараа ээж нь хүртэл одоо магадгүй тэр явдал түүний тархинд нөлөөлөд зөв шийдвэр гаргах чадварт нь одоо маш томоор нөлөөлсөн байх гэж боддог талаараа бол ярьсан байсан. За Рейдерийн хэлснээр бол бас эмэгтэй багш нар нь ангид нь одоо түүнийг байнга доромжилдог байсан гэж ярьсан. Энийг нь ч гэсэн яг хожим нь баталсан хүмүүс гарч ирсэн. За тэгээд өөрт нь одоо ингээд таалагддаг охтуудад яаж энэ Рейдер бол хандхаа ерөөсөө багтаа мэддэггүй байсан байгаа байхгүй юу. За тэгэнгүүт сүүлдээ энэ нэг байдал нь одоо хяналтаа алдаад за өөртөө таалагдж байгаа эмэгтэйг очоод ингээд яриад ярилцаад чи надад айгүйх таалагддгаа гэж хэлхийн оронд за надад энэ хүн тааламжгүй хандсан ч байх хамаагүй би энэ зүйлийг ингээд хүчээр өөрийн болохын тулд хүч хэрэглэх гэсэн ийм нэг зүйлийг дотроо ингээд бодож төсөөлөж эхэлсэн байгаа байхгүй юу. Гэхдээ яг үнэндээ энэ хүний амьдралын замыг одоо ийм харанхуй зүг рүү одоо чиглүүлэхэд юу нөлөөлсөн бэ гэдгийг өнөөдрийн хүртэл өөрөөс нь өөр ямар ч хүн мэддэггүй ингээд нууц хിവэрээ үлдсэн гэж үздэг. За магадгүй хизээч ингээд үнэн одоо шалтгааныг нь мэдэхгүй байх гэдэм билээ. За Рейдер одоо бага байхдаа аавынхаа тийм одоо уншдагч гэх юм уу цуглуулдаг нэг тийм жоохон эвгүй сэдвтэй эмгтээчүүдтэй холбоотой одоо нэг тийм 2 дугаар сувгийн сэтгүүлүүд цуглуулдаг байсан. Нэг нь бүр багада харсан юм байна л да. За тэгээд тэрийгээ ингээд нуугаад ийш тийш нь далд хийхийн оронд машиныхын суудлын одоо зорчигчийн суудлын доор байхад нь хамгийн анх олж харсан гэж байгаа байхгүй. Тэгээд тэрнийх нь ингээд нүүрэн дээр болохоор одоо олсоор уйлсан эмгтээчүүд за тэгээд камерлуу ингээд харсан тийм хүмүүсийн одоо бага насны хүүхдүүд бол энэ зочиртмоор одоо харагдсан шүү дээ. Тийм юмнуудыг бол хамгийн анх олж харсан. За тэгээд эмгтээчүүдийг хяналтандаа байлгах тухай тэр санаа бол түүнд маш их одоо таалагдаад тэгээд тиймэрхүү зүйлийг харах болгондоо бол бэлгийн одоо сэрлэн хөдөлдөг байсан талаараа сүүл ярьсан байсан. Ингээд тэр бол явандаа охтуудыг хойноос нь сток хийж тэднийг одоо ингээд барьж авч байгаа тухай төсөөлөлд лавтаж эхэлсэн гэж ярьдаг. За тэрийгээ болохоор girls traps гэж нэрлэдэг байсан юм байна. За охтыг ямар нэг байдлаар уяад хөдөлгөөнгөө байлгах гэсэн одоо санаа байсан. Ялангуяа уях гэдэг нь бол түүний хувьд маш хүчтэй тийм хяналт тогтоохыг илэрхийлдэг зүйл нь байсан. За ингээд жил өнгөрөх тусам бол тэр эмгтээчүүдийн дотор хувцсанд тийм одоо гаж сонирхолтой болж эхэлсэн юм байна. 1966 он гэхэд 21 настай Рейдер Америк нэгдсэн улсын агаарын цэрэгт алба хааж байх үеэрээ эмгтээчүүдийн дотор хувцсыг бол байнга хулгайлдаг болцсон байсан. За бас тэр эмгтээчүүдийн одоо энэ дотор хувцсыг нь өмсөх буюу одоо cross dressing хийх тийм сонирхолтой болсон. За энэ сонирхол нь бол багада ээж бас эмээ гэхээ тийм торгомсог материалтай дотор хувцсыг барьж үзснээс нь эхэлсэн гэж бас ярьд юм билээ. Тэгээ сүүлд тэр бол хохирогчдоосоо ч гэсэн одоо дотор хувцсыг нь хулгайлдаг болсон. За 1970 онд агаарын цэргээс халагдсныхаа дараа Деннис Рейдер бол Канзас мужийн төрлөх хот болох Вичита руугаа буцаж очсон. За 1971 онд Деннис болохоор Paula Dietz гэдэг эмэгтэйтэй бол гэрэлсэн байгаа. За ингээд гаднаас нь харахад Рейдер бол энгийн амьдралтай хүн юм шиг харагддаг. За Рейдерийг хамгийн их одоо сэрлийг нь төрүүлдэг зүйл ах юм бол өөрийгөө ингээд олсоор хүлээх утас гэх мэт зүйлээр одоо гуйх явдал байсан. За тэгээд тэр болгоныг болохоор тухайн үед нууцаар хийдэг байсан. Заримдаа өөрийгөө уйчаад эсвэл одоо ямар нэг тийм шороо элсэнд
дотор буулаад тэгээ хөдөлж чадахгүй байгаа тэр мэдрэмжийг төрүүлэхийг хүсдэг байсан. За ингээд Vader удаагүй Wichita-д байдаг Cessna нисэх онгоцны үйлдвэрт ажилд орсон юм байна. Гэхдээ тухайн компанийн борлуулалт нь муудсны улмаас ердөө 9 сарын дараа гэхэд ажилчдаа бол тухайн компанид цомготгож эхэлсэн. За Dennis Rader-ийн хэлснээр бол нөгөө тэр Cessna гээд үйлдвэрт ажлаа алдсан явдал нь түүнд маш тийм хүнд туссан. За өөрийгөө ингээд хинт ч хэрэггүй. За бас тэгээд тийм дарамжлуулсан юм шиг мэдэрсэн талаараа бол ярьсан байдаг. За тэгэхээр энэ хүн бол энэ Cessna гээд онгоцны үйлдвэрт ажиллахыг маш их хүсэж исэн. Өөрийнхөө дуртай ажилдаа уг нь бол орсон ч гэсэн ингээд удаагүй халагдсан байдаг. За ингээд энэ байдал нь бол түүнийг сэтгэл зүйн хувьд гүн гутралд оруулсан байна. За тэгээ жил өнгөрөх тусам бол нөгөө Rader-ийн гаж тэр төсөөллүүд, фантазиуд нь улам бүр харгас тийм нарийн детальны болж хөгжсөн гэж байгаа. 1974 онд тэр бол өөрийнхөө гаж хүсэл тачааллыг бусдад хүчээр тулгах тиймэрхүү шийдвэрийг гаргаж эхэлсэн. За тэр бол ингээд өөрийнхөө амьдардаг байшингийнхаа хөрш гудамжуудаар яваад хохирогч хайж эхэлсэн. За тэгээ хожим нь бол өөрөө Hit Kit гэж нэрлсэн хэрэгслийн багцыг бэлтгэж эхэлсэн байна. За энэ багцд нь болохоор Scotch, Ols, за тэгээд утас таслах утга, бас Bailey гэсэн зүйлүүд багтжсэн. Ер нь бол ингээд өөрийнх нь амьдрал санснаар нь болж бүтэхгүй байгаад уурлаад нэг талаараа бол туршиж үзэх байдлаар энэ бүхнийг бол эхлүүлсэн байна. За тэгээ хамгийн эвгүй зүйл нь юу гэхээр энэ Rader өөрөө ярьсан байгаа юм л та. Намайг ингээд аллах үлдэхэд ямар нэг хүч надад нөлөөлсөн гэдэг. Тэрийг болохоор ингээд чөтгөр энтергээ нэрлэлсэн байгаа байхгүй юу. Тэгээд тэр чөтгөр бүх аллахын үеэр надтай хамт байсан гэж хожим нь бол ярьсан байдаг. 1974 онд бол Dennis Rader Wichita хотын гудамжаар хохирогч хайж явж байх үеэрээ Julie Otero болон түүний охин Josephine гэсэн хүмүүсийг бол олж харсан. За тэр бол тэдний хаана амьдардгийг нь олж мэдчихэд тэгээ гэр бүлийг нь мөрдөж мөршгөж эхэлсэн байгаа. За тэгээд нэг мягмар гаригийн өглөө тэр бол үйлдэл хийхээр шийдсэн. За 1974 оны 1 сарын 15-ны өдөр ер нь бол ингээд бусад өдрүүдтэй адилхан тийм өдөр байсан. За Otero гэр бүлийнхэн сэрээд сургуультай явахдаа бол бэлдэжсэн. Гэхдээ тухайн гэр бүлийн аав нь болох хүн усалт ороод гэртээ ажиллаа ихгүй гэртээ нөгөө идэхээ хүлээгээд бэж исэн юм бэлээ. Тэг гэр бүлийнх нь 3 том хүүхэд болох Charlie, Carmen, Danny гээд энэ гурав болохоор сургуультай явах гээд бэжсэн. За Dennis Rader-ийн хийсэн хамгийн ихний зүйл болол утасны шугамыг таслах явдал байсан. За энэ нь бол хожим нь түүний байнга давтаж хийдэг, байнга ашигладаг тэр арга нь болсон. За тэгээд тэдний гэрийн гадаа байсан Rader болохоор гэрийн эзэн Joseph Otero машины ослоос болоод гэмтсэн гэртээ байж байгаа гэдгийг нь бол анхандаа мэдээгүй юм байлаа. Тэгээ хамгийн баг хүү Joy гээд тэр нь болохоор бас гэртээ аавтайгаа хамт байсан. За тэгээ нөгөөдөг чинь яваад орсон. За тэгээд тухайн гэрийн эзэн за тэгээ эхнэрийг нь тэгээ хоёр хүүхдийг нь бол нэг өрөөнд орохыг тушаасан. За тэгээд өөрийгөө болохоор маш тийм болгоомжтой бүхнийг сайн төлөвлөсөн гэж тэр бол бодож исэн. Гэхдээ тэр гэрт 4 хүн байгаа гэдгийг бол хүндээ огт мэдээгүй. За дараа нь тэр бол Otero гэр бүлийн бүх гишүүний гарыг нь уйж эхэлсэн. Ээжийг нь за хүүг нь Josephine охиныг ч гэсэн уйсан. Тэгчээ сэжгийн эмчин энэ гэр бүлийн гишүүнийг бүр нэг нэгээр нь боомлж алах ажлаа эхлүүлсэн юм байна. Гэхдээ энэ ажил нь бол түүний бодсон шиг амар байгаагүй. За энэ аллага бол түүний хувьд хамгийн анхных нь байсан. За тэгээ хүм боомлж алахад бол ямар их хүч хэрэгтэй гэдгийг тэр мэдэхгүй байсан. Зүгээр л хүзүүн дээр нь ингээд гараа тавихад тэр дороо өхнө гэж угаасаа байхгүй. За тэгээ гэрийн эзэгтэй Julie гэдэг эмэгтэйг болохоор нарс барсан гэж бодцоод дараа нь болохоор 11 настай Josephine охиныг боомлж эхэлсэн. За тэгчээд 9 настай Joy хүүг ч гэсэн боомлж алсан байна. За тэгээ тэр хүүгийн толгоонд нь уу туглаад тэгээ нүрийг нь тэр чигт нь футболкоор нь ороогоод тийм байдалтай бол боож алсан байгаа байхгүй юу. Гэхдээ Rader-ийн бодоогүй нэг зүйл нь юу байсан гэхээр гэрийн эзэгтэй Julie болвол ухаан ороод буцаад ингээд сэрэгцэн. Тэгэхээр нь тэр бол дахиад боомлсан байна. За тэгээ байжсэн чинь Josephine ч гэсэн ухаан орсон. Ингээ эндээс нь харахаар Rader-ийн төлөвлөснөөр ингээд бүх зүйл бол болоогүй. Тэгэхээр нь Josephine-ийг барьж авч өрөөнөөс гаргасан. За нөгөөх нь мэдээж ээжигээ дуудаад маш чанга ойрлж исэн. Охиныг болохоор тэр зойронд даваачаад чи өнөө оройд яваач ээжтэйгээ уулзнаа гэж хэлсэн баг. Тэгчээд тухайн 11 настай охиныг болохоор зойрноос дүүжилсэн байдалтай хөнөөсөн. Тэгчээ сэжгийн эмч яг ингэж боомлж авах үеэрээ өөрөө болохоор бэлгийн тэр гаж хүслээ хангаж исэн байгаа байхгүй юу. Тэгээ үрийн шинг нь болохоор охины хөл дээр, амьсан дээр, за зойрын шалан дээр нь бол туссан
гарсан байсан. За аз болоход тэр нотлохойг бол хожим нь хадгалж үлдээсэн юм билээ. За гэхдээ тухайн үед бол ДНХ шүнжилгээ энэ төр гэж юу байдгийг хинч мэддэггүй байсан. За тэгээд хэдэн цагийн дараа бол Отерогийн хамгийн том хүү Чарли сургуулаасаа тараад гэртээ ирсэн юм байна. Тэгээд гэртээ ирсэн чинь эгч Кармен болон дүү Дэни хоёр нь ч гэсэн сургуулаасаа одоо тараад гэртээ ирсэн байсан. За тэгээд Чарли хаалгыг онгойлгож орж ирээд хүн байна уу гэж дуудсан ба. Яг гэх юм бол гэрт нь огт чимээ энэ төр гарахгүй байсан. За тэгээд дүүнийх нь нэг нь болохоор Чарли хурдан хүрээ дээр ирээ аав ээж биднийг айлах гээд байгаа юм уу? Нэг сони юм болчихжээ гэж хашгирч исэн байна. За тэгээ 15 настай Чарли Отеро болохоор ээж аавынхаа цогцыг анх ингэж олж харсан юм байна. За тэгээ өөрийнх нь ярьснаар бол би ээжигээ одоо орон дээр хөвтөж байгааг харсан. Тэр ямар байдалтай байсныг хараад яг л хин нэгэн миний ээжийг зад татаад зүрхийг нь сугалчихсан юм шиг санагдсан. Аав шалан дээр хөвтөжсэн. Түүний хүзөөнд бүс маш чанга ороогдсон байдалтай махруу шигтчихсэн байсан. Хил нь хазагдсан байдалтай байсан. Тэр мөчөд би гэр бүлдээ туслах ямар ч боломжгүй гэдгийг ойлгосон. Тэд нэр аль хэдийнэ нас барчихсан байсан. Миний бүхэл ертөнд тэр мөчөд дууссан юм шиг санагдсан. Би минь бүхэлдээ өвдөж байгаа юм шиг санагдсан гэж ярьсан байдаг. За цагдаа нар бол хэргийн газар дуудагдаж явж очсон. За тэр даруйдаа бол байшин нэг бүрчлэн шалгаад Жозефины цогцыг бол зойронд байхад нь олсон юм байна. Жозефин охины хүчинсэн болов уу гэж та нар бодож байгаа байх. За гэхдээ хохирогчдын бол хинтэнч одоо бэлгийн харилцаанд ороогүй юм байна. Тэр бол одоо хин нэгний хүчин гэх юм уу тийм байдлаар одоо бэлгийн одоо дургслаа хангадаггүй байсан. Харин тэр хүмүүсийг тамлаад тэднийг бүрэн хяналтандаа байлгах нь түүнд одоо сэтгэл ханамжийг өгдөг байсан баг. За ингээд энэ хэрэг бол BTK Killer-ийн үйлцсэн одоо хамгийн анхны одоо аллах нь байсан. Анхны удаага ингэж нэг дор 4 хүнийг алах нь бол маш ховор тохиолдол гэж явдаг юм байна. За Отерогийн гэр бүлийг алсныхаа дараа Raider бол өөрийгөө баригдах хэсэгтээ жоохон эргэлзэж эхэлсэн. Ер нь бол одоо хин нэгэн хүн Raider-ыг харсан хэсгийг тэр өөрөө мэдэхгүй байсан. За тэгэд бас удахгүй барихаар ирэх баха гэж дотроо бодож исэн. За тэгчээ цаг хугацаа өнгөрөөд ер нь бол хинч араас нь ирэхгүй хинч өөрийг нь сэжиглэхгүй байгаа гэдгийг тэр бол мэдээд бүх зүйлийг бол өөрөөр бодож эхэлсэн байна. Тэр нь юу байсан бэ гэхээр би ингээд дахиад энэ зүйлийг хиймээрэн гэхдээ дахиж хийхдээ илүү болгоомжтой байх хэрэгтэй. Ерөөсөө алдаа гарахгүй гэж бодсон байгаа байхгүй юу? За Вичита хотын цагдаа нар бол Отерогийн гэр бүлийн алуурчныг хайж эхлэхэд бол аимшигтай мэдээ хот даяар маш хурдан тархсан. Мэдээж бол хүн болгоныг гүн цочирдолд автуулсан. Тухайн үед хүмүүс ийм төрлийн аимшигтай хэрэг зөвхөн зүүн эргийн том хотуудаар гардаг гэж боддог байсан. Тэр жижигхэн Вичита хотод ийм зүйл урд нь хизээч болж өнгөрчөөгүй, дараа нь хизээч одоо болохгүй гэж итгэдэг тийм хүмүүс байсан. Raider-ийн хувьд нэг хэсэг бол өөрийнхөө амьдралдаа буцаж орсон байгаа. За тэгээ Paolo гэж хүний нөхөр бас Лютеран сүмийн залуучуудын удирдагч гэсэн одоо ийм байр суурин дээр хിവэрэ байсан. За тэгээ дараа нь болохоор Raider болохоор Вичита мужийн их сургуульд элсэж орсон юм байна. За тэгчээд айгүй инээдтэй тухайн сургуульд орчоод одоо ямар мэрэгчлэр суралцж исэн гэхээр Administration of Justice буюу хууль зүйн удирдлага. За энэ нь болохоор бодит утгаараа гэх юм бол одоо гэмт хэрэгтэй тэмцэх, хууль сахиулах байгууллагын ажиллагааг судалдаг тэм төрлийн одоо мэрэгжилт байсан байгаа аахгүй юу. За тэгээ энэ мэрэгчлэр болохоор оройн цагаар одоо хичээлдээ явдаг байсан юм байна. Тэгчээд энэ хүний бодлоор болохоор цагдаа болчих юм бол хүмүүсийг хянах одоо нэг арга гэж дотроо боддог байсан юм. За тэгээд дараагийн хохирогч болохоор 21 настай Catherine Bright гэдэг хүн байсан. За энэ эмэгтэй болохоор залуухан за тэгээ ганцаараа амьдардаг. За Raider-ийн хувьд бол төгс хохирогч гэж үзсэн. Отерогийн гэр бүл дээр гаргасан алдаануудаас хойш тэр бол одоо илүү сайн төлөвлөж эхлэх болсон. За тэр эмэгтэйг өөрт нь бүрэн захирагдсан тийм байдалд оруулах талаар бол маш олон санааг ол дотроо бодож исэн байна. За энэ дээр нэг онцлог зүйл нь юу байсан гэхээр Raider Отерогийн гэр бүлийн хүмүүсийг хөнөөснийхөө дараа тэрнийхээ талаар одоо тэмдэглэл хөтөлж эхэлсэн юм байна. За тухайн тэмдэглэлүүдийг хожим нь цагдаа нар олсон. За тэр өөрийгөө баг зэрэг уран бүтээлч гэж боддог байсан. Тэгчээд дүүжлэгдэж нас барсан эмэгтэйчүүдийн зургийг хүртэл зурдаг байсан. За тэгээд Вичита мужийн их сургуульд орой ангид сурж эхэлснээрээ эмэгтэйчүүдийг одоо мөрдөх ажлаа үргэлжлүүлж эхэлсэн нь бол нөгөө дараагийн хохирогчоос нь маш тод харагдав. За тэгээ машиндаа болохоор тухайн тэмдэглэлүүдээ одоо нарийн нэгт бичиж тэмдэглээд за хин нэгэн эмэгтэйг харах болгондоо бол тэр хүнийхээ талаар ингээд бичдэг байсан. Өөрөөр хэлэх юм бол энэ төрлийн судалгаа нь
яг одоо Raider-ийн тийм ажилшигэн зүйл болчихсон байсан. За тэгээд 21 настай тийм царайлаг ганцаараа амьдардаг байсан эмэгтэйг бол Raider хэдэн 7 хоногийн турш хойноос нь сток хийж одоо мөрдөж явсан. За тэгээд Raider эмэгтэй хохирогчдоо Project буюу одоо төсөл гэж нэрлэдэг байсан юм байна. За Catherine-ийн хувьд болохоор түүнд өгсөн нэр нь Project Lights Out гэдэг тийм нэр бийсэн. За тэгчээд энэ эмэгтэй байшингийнх нь нарын хаалгаар нэвтэрч ороод Catherine-ийг бол гэртээ ирэхийг нь хүлээж эхэлсэн. За тэгээд арга барил нь болохоор одоо урдны ярьжсэнчлэн утасны шугамыг нь таслаад гэрт нь ороод хохирогчийг одоо огт бэлтгэлгүй байх үеэр нь барьж авах явдал байсан. Гэхдээ тэр өдөр болвол Raider нэг зүйлийг огт мдэггүй байсан. Catherine болохоор ганцаараа биш ахтайгаа хамт тухайн өдөр бол гэртээ ороод ирсэн. За ингэснээр бол тэр хоёр хүнтэй нүүр тулах хэрэгтэй болсон. Catherine-ийн одоо ахыг нь буу тулгаж агаад тэгээд уйсныхаа дараа тэр хоёрыг бол хоёр өөр өрөөнд байрлуулсан. Тэгчээд хоёуланг нь хяналтандаа байлгахын тулд Catherine болон түүний ахыг хоёуланг нь алах хэрэгтэй гэж дотроо бодсон. За тэгээд Catherine-ийг болохоор өөрийнх нь оролтыг ашиглаад хоолойг нь бол боомлж эхэлсэн. Дараа нь тэр бол Catherine-ийн ахад анхаарлаа хандуулсан. Kevin бол одоо мэдээж эрэгтэй хүн учраас түүнтэй тэмцээд одоо бууг нь авах гэж оролцсон баг. Тэгээ нөгөө алуурчин чинь тухайн үед болохоор за би ингээд дууслаа. Ингээд би энд бол үхэх юм байна. Энэ үнтэй ингээд ноцолтоод бол дийлэхгүй юм байна гэж ихэндээ бодож исэн. Тэгээ мэдээж одоо ноцолдож исэн хоёр эрэгтэй хүн бөө юм болсон. За тэгээ дараад нь бол Raider бүх зүйлийг хяналтандаа авч чадаад за Kevin-ийг бол 2 удаа буудсан. Тэгээ энэ хүн болохоор ингээд хүнийг боомлж авах үеэрээ уйжаах үеэрээ ингээд гаж хүслээ уг нь биелүүлдэг байсан ч гэсэн өөр өрөөнд бас нэг хэрэгтэй хүн байгаад байгаа болохоор тэр фантазаа ерөөсөө хэрэгжүүлж чадаагүй. Хичээд ер нь бол энэ дараа энэ зүйлийг дуусгах хэрэгтэй гэж бодоод Raider болохоор 8 инчийн тийм ангийн хутаг ашиглаад Catherine гэдэг эмэгтэйг бол олон удаа хутгалсан баг. Нөгөө 2 удаа буудулсан Kevin гэдэг эрэгтэй болохоор амьд үлдэж тэгээд цухтааж одоо чадсан юм бэлээ. Тэр хүнийг одоо өгцөн гэж бодоод уг нь бол нөгөө эмэгтэй дүүдээр нь явж очиод исэн шүү дээ. За тэгээ олон жилийн дараа Dennis Raider мөрдөгчдөд бол ингэж ярьсан байдаг. Catherine Bright-ийг хутах хэрэглэж алсан цорын ганц шалтгаан нь түүнийг хяналтандаа байлгаж чадаагүйтэй холбоотой гэж ярьсан байдаг. Catherine болохоор уяанаасаа мултарч гарч чадсан болохоор хурдан цухтах шаардлагатай болсон. За тийм болохоор тухайн одоо охирогчоо уяад дараа нь тамлах гэсэн өөрийнхөө тэр гаж фантазийг бүрэн хэрэгжүүлж чадаагүй юм байна. За тэгээ явхаасаа өмнө болохоор Raider Catherine-ийн дотор утсыг нас хулгайлаад явсан маа. Ингээд үндсэндээ бол Catherine Bright гэдэг эмэгтэй одоо энэ BTK Killer-ийн одоо 5 дахь охирогч нь болоод за шархаа даалгүй нас барсан юм байна. Яг үнэндээ бол энэ Catherine Bright гэдэг эмэгтэйг хутгалсан бас дүүг нь буудсан хэрэг эхэндээ цагдаа нарыг бол маш их төөрөгдүүлж исэн. Яагаад гэхээр энэ хэрэг нь одоо Oteroгийн гэр бүлийн аллагтай өөр тийм арга барилаар үйлдэгдсэн байсан. Catherine бол утас руу мөлхөж очихыг оролцсон. Гэтэ утсыг бол ашиглаж чадаагүй. За хэргийн газрын дүр зураг дээр болохоор утасны шугам нь тийм тасарсан байдалтай унжиж байгаа бол харагдсан. Тэг мэдээж Catherine-ийн ах Kevin гэж залуу болохоор амьд үлдсэн болохоор цагдаа нарт ихчээхээ алуурчны талаар тодорхойлолтуудыг бол өгсөн. Тэгээ сүүлд нь Raider болохоор одоо тэр Kevin 2 буудуулсан залууг амьд үлдсэн гэдгийг нь одоо мэдснийхээ дараа хаана амьдардгийг нь олж мэдчихэд гэрчийг устгахын тулд түүнийг алхтлаар хүртэл бодож исэн юм байна. Подкастын маань ерөнхий ивент тэтгэгч Skin Farm Clinic Месийн бус арьс гоо цэцлийн эмнэлэг эдгээр нь та бүхэн аль хэдийнэ мэддэг болсон баг. За энэ чиглэлээрээ 15 жилийн туршлагатай эмчнэр ажилладаг гэдгээрээ бас онцлог байгаа. Та бүхэн өөрийн арьсны асуудлаа шийдэх хүсэлтэй байгаа бол ямар ч тач цагаа товлоод үнгүй зөвлөгөө аваад үзээрэй. Арьс бол зүгээр л нэг харагдах үзэмж гэхээсээ илүү таны өөртөө итгэх итгэлийн илэрхийлэл болж өгч идэг. Тиймээс арьсны асуудлаа шийдэх мэрэгжлийн газар хайж байгаа бол Skin Farm Clinic-ийн сошиал хуудасаар зочлоод үзээрэй. Бас нэг таатай зүйл дуулгахад таны анхны гоо сайхны эмчилгээ үйлчлэгээ болгон дээр 20% хөнгөлөх юм байлаа шүү. Description хэсэгт дэлгэрэнгүй мэдээллийг оруулсан байгаа. За ингэж хэдүүлээ дугаар руугаа буцаад оръё. За Wichita хотын Wichita Eagle гэж сонин болон орон нутгийн телевизүүд алуурчны зургийг бол хар зураг гэж цагдаагаас гаргачдээ штэ. Тим зургийг бол одоо ингээд телевизүүдээр бол нийтэлж эхэлсэн байна. Гэхдээ хинч тэр хүнийг бол Dennis Raider гэж
танаагүй юм билэ. Тэгээ нөгөө сэжгийн гар чинь хэргийн газар өөрийнхөө бэлгийн фантазийг хангаж чадаагүй болохоор дараа нь хохирогчийнхоо дотор хувцсыг өөрөө өмсөөд тэгээд өөрийгөө ууж зураг энтрээ хүртэл авдаг гэсэн байгаа байхгүй юу. За тэгээд тухайн зургуудыг бол цагдаа нар олон жилийн дараа олсон юм билэ. За тэгээд 5 сараас илүү хугацааны дараа буюу 1974 оны 10 сард цагдаа нар Отерогийн гэр бүлийн алхмын талаар 3 эрэгтэйг бол байцааж эхэлсэн. Тухайн хүмүүс нь болохоор урд нь бэлгийн гэмт хэрэг үйлдчихсэн тэм түүхтэй хүмүүс байсан. За Wichita Eagle сонирхсан энэ талаар нийтлэл бичсэн байгаа. За тэгээ энийг нь харсан Деннис Рейдер бол үнэн мөнийг засах хүсэлтэй болж эхэлсэн. Яагаад гэхээр энэ хүн бол одоо тухайн аллах хийснээрээ өөрийгөө алдар нэртэй нэгэн болохыг хүсэж исэн тийм хүн байгаа байхгүй юу. За тэгээд Raider өөрийнх нь хэлснээр бол цагдаа нарыг буруу мөрдлөг явуулаад байна. Дотор төлөгчдийн мөнгийг хий дэмий өрхийг одоо хүсэхгүй байна гэсэн тийм тайлбарыг бол хэлж исэн. Мэдээж энэ нь бол шал утгагүй тайлбар байсан. Тэгчээд Отерогийн аллахыг өөрөө үйлдсэн гэдгээ одоо нууц нэр ашиглаад загтал бичиж бол мэдэгдсэн байлээ. За тэгээд тухайн захиагаа болохоор Wichita хотын нийтийн номын санд байсан нэг номон дотор хийгээд дараад нь нэг сэтгүүлч рүү уцтаж цагдаа нарт бол мэдээллийг өгсөн. Цагдаа нар Raider-ийн хэлсэн газар нь очиод загтлыг яг тэндээс нь бол олсон байгаа. За тэгээд захиандаа тэр болохоор Отерогийн гэр бүлд юу болсныг зөвхөн өөрөө мэдж байгаа гэж бол бичсэн. За бас хэргийн нарийн мэдээллүүдийг тэрэн дээр дурдсан байсан. За тэгээд юу гэж бичсэн байсан гэхээр та нарын баривчилсан тэр 3 тэнэг бол зүгээр л анхаарал татах гэж худлаа ярьж байгаа хүмүүс. Тэд нар юу ч мэдэхгүй. Би энэ бүхний ганцаараа хинэж тусламжгүйгээр хийсэн гэж бичсэн байсан. Тэгэд энэ нь бол одоо Деннис Рейдерийн хувьд хэвлэл мэдээллийнхэнтэй холбогдсон хамгийн анхны одоо холбоос үлчээнд байсан байна. За тэгээд тэр үед бол мэдээж алуурч нь Деннис Рейдер гэдгийг бас л хинч мэдэхгүй байсан. Хот бүхэлдээ бол ерөнхийдөө сэрэмжтэй байдал руу шилжсэн. Хүмүүс бол гэрийн хамгаалалтын системийг худалдаж авч эхэлсэн байгаа. За тэгээд хамгийн эвгүй нь юу байсан гэхээр энэхүү Dennis Raider маань ADT Security Systems гэдэг компанид бол ажилд орсон байгаа байхгүй юу. За тэр болохоор хүмүүсийн гэрт тохиоллын систем суйрлуулж өгдөг бүр team компанид ажилд орсон. Энэ нь айгүй тийм инээдтэй сонсогдож байгаа зү. Яг цоврал алуурчны хувьд бол энэ нь баг төгс ажил байсан гэж хэлж болно. За ингээд бусдын харснараа бол одоо хоёр өөр амьдралтай амьдарч исэн Raider бол одоо 1975 онд анхныхаа хүүхдээ үлгээд авсан юм байна. За Paula тэр хоёр болохоор хүүтэй болсон байгаа. За тэгээ сүүлийн одоо эмэгтэйг алснаас хойш бол 1 жил гаруй хугацаа өнгөрсөн. Цагдаа нар болохоор ерөөсөө одоо энэ Dennis Raider шиг харагддаг хүмүүсийг бол хайгаагүй. Тэд нар болохоор ганцаараа амьдардаг хүмүүс. За урд нь тийм бэлгийн хүчирхийлэл үлдчихсэн тийм хүмүүсийг нэг нэгээр нь бол шалгаж исэн байгаа байхгүй юу. Ер нь хэнийг ч одоо сэрдэж болох үс шинж тэмдэгтэй хүмүүсийг цагдаа нар бол голчлон хайж исэн. За Отерогийн гэр бүлийн аллахаас 3 жилийн дараа буюу 1977 оны 3 сард Raider бол дахиад нэг аллахыг үйлдсэн байна. За энэ удаад тэр болохоор санамсаргүй байдлаар хохирогчоо бол сонгосон байсан. За тэр эмэгтэй нь Shirley гэдэг эмэгтэй байсан. За энэ эмэгтэйг болохоор Raider ерөөсөө одоо мөрдөж мөшгөөгүй. Ерөөсөө тэдний байшинд нь ямар хүн байгаа гэдгийг ч мэдэхгүй яваад орсон. Тэгээ яг үнэндээ болохоор уг нь энэ Raider өөр нэг хүнийг бол ингээд хойноос нь сток хийгээд явчихсан юм билэ. За тэр хүн нь одоо хаалгаа ерөөсөө тайлаагүй болохоор төлөвлөгөөгөө тэр дарууд нь өөрчилсөн. Тэгчээд нөгөө Shirley гэдэг эмэгтэйд болохоор өөрийгөө тийм цагдаа мөрдөгч хүн гэж дүр эсгэж бол гэрт нь явж орсон. Тэгээ тухайн эмэгтэйгийн 4, 6, 8 настай 3 хүүхэд нь Raider-ыг бол юу ч бодлохгүй гэртээ оруулсан. 3 хүүхдийн ээж нэмэгтэйг болохоор Raider бол өөрийнх нь орон дээр бол хөнөөсөн. За 3 хүүхдүүд нь болохоор угаалгын өрөөндөө бүх зүйлийг бараг ингээд сонсоод зарим зүйлийг нь бол харсан баг. За тэгээ хэдэн сарын дараа буюу 1977 оны 12 сард Raider болохоор 25 настай Nancy Fox гэдэг эмэгтэйг бол хөнөөсөн. За хожим нь болохоор тэр энэхүү хэрэгээ Fox Hunt буюу үнэгний ан гэсэн тийм нэр өгсөн байсан. За Nancy Fox-ийн хэрэг дээр одоо Raider бол ямар ч тийм алдаа бар гаргаагүй. Тэр Raider-ийн хүсдэг төрлийн эмэгтэй байсан юм байлээ. За тэгээд энэ эмэгтэйг болохоор хойноос нь сток хийгээд хаана ажилтгийг нь за өдөр тутмын амьдралын хэм маягийг нь хүртэл мэдчихсэн байсан. Тэгчээд өдөө хүртэл бол Raider энэ хэрэгээ өөрийнхөө фантазид хамгийн ойр байсан хэрэг гэж боддог талаараа бас ярьдсан байна. За Nancy Fox-ыг боомлж алсныхаа дараа Raider бол хит юм догтлсон байдалд орсон гэж байгаа. Тэгчээд энэ хэргийн дараа болохоор тэр цагдаа нарт одоо мэдэгдсэн. Алхахыг нь одоо аль болох хурдан олж илрүүлэхийг энэ хүн бол хүсэж исэн. Тэгчээд хэвлэл мэдээллээр гарч байгаа мэдээллийг дахин сонсож хэрэг дээр мэдэрч исэн таашаалаа ингээд дахин өөрөө бас мэдэрчээсэн байгаа байхгүй юу. Ингээд 1977 оны сүүл гэхэд BTK killer бол 4 өөр хэрэгт нийт 7 хүнийг бол хөнөөсөн байсан.
Гэхдээ цагдаа нарын с жигтэй жагсаалтаа одоо Raider гэдэг хүний нэр бол байгаагүй хэвээрээ байсан. За Nancy Fox-ийн хувьд энэ эмэгтэйг бол яг юугаар боомлж алсан гэдэг нь одоо хүртэл тодорхойгүй байд юм байна. Гэхдээ бүс эсвэл өөр ямар нэг хувцаар боосон байж магадгүй гэж үздэг. Бас энэ эмэгтэйн толгойных нь дэргэд байсан унтлахны даашинзэн дээр бол үрийн шингэний толб байсан. За энэ эмэгтэй хүчинцэн үү гэвэл бас л үгүй. Тэгээ өөрөөс нь болохоор яг энэ хэргийн талаар асуусан байдаг л да. Чи ингээд одоо өөрөө гарангалах хийсэн үү гэж асуусан чинь тийм гэж хариулж байсан. Энэ хэрэгээс хэдхэн сарын дараа Dennis Rader бол KKTV гээд телевиз рүү захаа бичсэн байна. За тэр захаандаа болохоор өөрийгөө Отерогийн гэр бүл Catherine Bright, Shirley Vian, Nancy Fox-ийн алуурчин гэж бол бичсэн байсан. За тэгээд тэр захаандаа болохоор Олс чангарч эхлэхээс өмнө түүний өршөөл гуйж ийснийг нь би одоо хүртэл чихэндээ сонсдог. Тэр ямар ч хамгаалалтгүй байсан. Бурхан минь ямар гайхалтай бэлгийн таашаал авсан гэж би тэр цагаас хойш огт нойргүйдлэхгүй болсон гэж бичсэн байсан. За ингэж нийгэм цагдаа нар бол цуврал алуурчинтай нүүр тулаад одоо цуврал аллах хийгээд байгаа хүний араас нь бид нар мөшгөөд байгаа юм биш үү гэдгээ анх ойлгосон юм байна. Ингээд энэний дараа болохоор Wichita хотын цагдаагийн дараах телевизээр одоо мэдээлэл хийгээд ард иргэдтэй хандаад манай хотод цуврал алуурчин чөлөөтэй одоо явж байна гэж мэдгдсэн байгаа. За Wichita хотын цагдаа мөн холбооны мөрдөгт овчоо хамтраад алуурчинд бол шинэ нэрийг өгсөн байгаа. За тэр нэр нь болохоор BTK гэдэг нэр байсан. За одоо дугаар эхэлж байгаа та бүхэнд хэлсэн байгаа bind уях, torture тамлах, kill бол алах гэсэн тийм үгсийн төвчлөл байсан. За тэр үеэс хойш бол Wichita хот 50 амьдрах ямар ч боломжгүй тийм газар болж хувирсан. За хүмүүс гэртээ очиод бүх зүйл хэвэн байна гэж тайвширч ерөөсөж чаддаггүй байсан маа. За эхлээд бол утасны шугам таслагдсан байгаа эсхийг дандаа шалгадаг болсон. Гэртээ орохдоо заримдаа одоо өөр хүнтэй хамт ороод бүх зүйл аюулгүй гэдгийг баталгаажуулчаад дараад нь одоо ингээд 50 амгалан болдог байсан. За цагдаа нар болохоор мянган сэжүүрийг шалгасан боловч нэг ч тийм бодтой үр дүнд хүрч чадаагүй. За тэгээд энэний дараа бол генет аллахууд нь зогссон байгаа. Dennis Rader болохоор эхнэр Pollock-гийнхаа хам энгийн гэр бүлийн амьдралдаа буцаад орсон. Тэгээ энэ үеэр бол тэд нар нэг хүү, за тэгээд нэг охинтой болчихсон байсан. Гэр бүл нь Лютеран сүмд тогтмол очдог байсан. За тэгээд Rader болохоор тэнд бүр юм нэр хүндтэй одоо олонний итгэлийг хүлээсэн, олонд одоо хүндлэгдсэн тийм удирдахч бүртэл болсон юм байна. За гисэн эдэж тэр бол эмгтээчүүдийг мөрөөддөг, дотроо бодол төсөөлөл фантасаа ургуулж боддог тэр зүйлээ бол үргэлжлүүлжсэн ч гэсэн бүр 7 жил гаруй хугацаанд дахиад алга үйлдэггүй. За олон ч хүн бол Dennis Rader-ыг яагаад зогссон бол ямар нэг зүйл тохиолдсон болов гэж дор бүрний одоо таамаг төвшүүлэхийг оролдож байсан. Гэхдээ Rader өөрөө болохоор энэ зүйлээ загасчинтай зөвөрлөж тайлбарлсан байдаг. За өөрийнх нь хэлснээр бол загасчин далайд гардаг ч гэсэн заримдаа ямар ч загас барьж чаддаггүй буцаад ирдэг. Тэгэхээр загас барихаа болсон гэсэн үг биш, зүгээр л амжилт олоогүй гэсэн үг гэж одоо өөрөө тайлбарсан байгаа байхгүй юу. За 1985 оны 4 сард Rader бол дахиад алгаа одоо хийж эхэлсэн. За тэгээ энэ удаад болохоор 53 настай Maureen Hedge гэх одоо хөрш эмэгтэйгээ алсан байгаа. За энэс бол 1 жилийн дараа 1986 оны 9 сард тэр бол 28 настай Vicky гэдэг эмэгтэй хөнөөсөн. За тэгчээ 4 жилийн дараа тэр бол 62 настай Dolores Davis гэдэг хүнийг алсан. За Rader бол түүний цогцыг ойролцоох гүүрний дор орхиод явхаас өмнө бол зургийг нь авсан баг. За ингээд сүүлийн 3 алхахыг бол BTK-тэй холбох хүртэл олон жил одоо шаардагдсан, олон жил ч гэсэн өнгөрсөн байгаа. За 1991 он гэхэд BTK-ийн алхахуудыг албан ёсоор шийдэгдээгүй одоо cold case гэж ангилсан байдаг. Гэхдээ Wichita хотын оршин суугчид BTK killer-т юу тохиолдсон бол гэж байнга бүр бодсоор байсан. За зарим нь болохоор түүнийг шоронд орсон, зарим нь болохоор ингээл нас барсан, эсвэл өөр улс руу одоо нүүгээд шилжсэн, магадгүй өөр хот руу энэ төр явсан байх гэж боддог байсан юм. Гэхдээ яг үнэндээ бол одоо энэ BTK killer болохоор яг тухайн Wichita хотдоо хүн болгоныг ажиглаад ирээдүйд юу хийх үгээд төлөвлөөд байж исэн ба. 2003 оны сүүл, за 2004 оны ихээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ерөнхийдөө одоо 30 жилийн дараа ч гэсэн нууц хിവэрэ байгаа энэхүү цуврал алуурчны талаар нийтлэлүүдийг бол бичиж эхэлсэн. За олон ч хүн яаж ингээд гэр бүлийнхэн нь мдээгүй байж чадсан. Яг ингээд нэг орон дээр нэг дээвэр дор амьдарч исэн. Та нар түүнтэй хамгийн ойр байсан хүмүүс ямар нэг сэжигтэй зүйл анзаарах ёстой байсан гэж өдийг хүртэл бол ярьд юм байна. За гэхдээ Rader-ийн хувьд бол маш тийм чадварлаг жүжиглэгч байж бас чаддаг байсан ба. Түүний гэр бүлийнхэн үнэхээр одоо энэ талаар бол юу ч мэддэггүй байсан. За 2004 оны
1 сард болохоор Wichita Eagles сонин Ontario гэр бүл алуулж одоо нас барсны дараах ингээд 30 жилд зориулсан тэм нийтлэлийг бол гаргасан юм билээ. За тухайн нийтлэлд болохоор нэг орон нутгийн хуульч BTK-ийн алхахын талаар одоо ном бичиж байгаа тухайгаа бол дурдсан байсан. За тэгсэн чинь одоо Raider бол энэ нь огт таалагдаагүй юм билээ. Тэр өөрийнх нь түүхийг өөр хин нэгэн одоо хянахыг бол огт хүсээгүй. За тийм учраас Raider болохоор сонинлуу нэг хохирогчийн жолооны өмнөлхийг нь илгээгээд за тухайн эмэгтэйг урд нь BTK-ийн хохирогч гэж хинч одоо мэддэггүй байсан юм байна. Тэгээ тэр нь болохоор түрүүний дурдагдсан Wiki гэдэг эмэгтэй байсан. За тогтоон дотор болохоор Wiki-гийн жолооны өмнөлхнийх нь хуулбар за бас түүнийг яаж одоо ууж шалан дээр янз бүрийн байрлалтай хэвтэж байгааг нь харуулсан тийм Polaroid зурагнууд бол багтсан байсан. За тэгээ тогтоон дээр нь болохоор буцах хаяг болгоод тийм хоосон байдаг эзэнгүй барилгын хаягийг бол бичсэн байсан. За бас Bill Thomas Kilman гэсэн нэр бол дээр нь бичигдсэн байсан. За тэр нэрний эхний үсгүүд нь болохоор BTK гэж болж байгаа. За энэс өмнө цагдаа нар бол тухайн Wiki-гийн алхахыг BTK-тэй холбоогүй гэж үзчихсэн юм билээ. Гэтэ олон жилийн турш нам гүн байсан алуурчин гинэт ингээд дахиад гарч ирсэнд бол мэдээж бөөнөрөө бол сандралтаж эхэлсэн. За энэ бол тухайн одоо хоттоо за тухайн одоо Америк улсад бол маш том мэдээлэл болж исэн юм билээ. За тэгээд дараачих нь 11 сарын хугацаанд Raider бол хотын одоо янз бүрийн газарт алхахтай холбоотой сэжүүрүүдийг одоо үлдээж эхэлсэн. Энийг болохоор өөрөө муур хулгана гэж тоглоом маягаар бол нэрлсэн байна. За нэг сэжүүр нь болохоор хоолойгоор нуйгдсан нэг хүүхэлдэй байсан. Raider болохоор тэрийг нэг хайрцагт хийгээд цагдаа нарт одоо ингээд зориулаад бүр ингээд бэлдээд үлдээсэн байгаа байхгүй юу. За энэ нь болохоор нөгөө Josephine гэдэг Ontario-гийн охин байсан шүү дээ. Тэрний одоо алхахыг бэлэгдсэн явдал байсан. За тэгээд хамгийн том эргэлт болж чадсан зүйл нь юу гэхээр Raider болохоор Wichita Eagles сонины зарын хэсгээр дамжуулаад цагдаа нартай харилцаж эхэлсэн байгаа. За тэгээ шууд бус утгаараа бол цагдаа нараас маш тийм хачирхалтай асуултыг тэр асуусан. Тэгээ тэр үед болохоор ингээд янз бүрийн зураг, шүлэг, за тэгээ сэжүүрүүдийг үлдээгээд цагдаа болон хэвлэл мэдээллийнхнийг санаатаагаар төөрөгдүүлж одоо ингээд өөрөө бол тоглож исэн байгаа байхгүй. Тэгээ энэ хэргийн хамгийн хачирхалтай зүйл нь гэх юм бол зарим цоврал алуурчид зүгээр л ингээд гэмт хэрэг хийгээд хүн хөнөөхийг хүсдэг. Ер нь бол одоо бусдын анхаарлыг татахыг огт хүсдэггүй. Насаараа бараг нам гүн байж одоо ил байдал ил гарч ирэхийг бол огт хүсдэггүй. Харин BTK хийлрийн хувьд бол аллах хийхээс гадна аллахынхаа тухай алдаршиж нэр алдарт хүрэхийг тэр зүйл бол бүр сүулдэ ингээд донтож эхэлсэн байна. Тэгчээ бүр өөрийнх нь фэн клуб хүртэл би болсон гэж бодож эхэлсэн. За түрүүний яриадсан хамгийн том эргэлт болохоор 2005 оны 2 сарын 16-нд бол анх гарч ирж ирсэн юм байна. Тэр өдөр Wichita хотын KSAS телевиз нэг floppy disk буюу одоо уян диск хүлээж авсан байгаа. Raider бол байнга ингээд одоо хуулбар энэ төр хийхээс залхсан байсан болохоор өөрийнхөө баримтуудыг floppy дискэн дээр хадгалах тийм шийдвэрийг бол гаргасан. За тэгчээд өөрийнх нь нэг санаа зовж исэн зүйл нь юу байсан гэхээр цагдаа нар энэ дискийг ашиглаад одоо BTK киллерийг илрүүлж чадах болов уу гэсэн тийм төрлийн айдас байсан. Тэгээ энэ айдсаасаа болоод сонины зарын хэсгээр дамжуулаад нэг асуултыг асуусан байгаа. Цагдаа нар floppy дискийг мөрдөж илрүүлж чаддаг уу гэж асуусан байсан. За тэгсэн чинь цагдаа нар бас л нөгөө сониноор нь дамжуулаад үгүй боломжгүй гэж хариулсан. За тэгсэн чинь цагдаа нарт болохоор энэ Raider болоо маш хачирхалтай нь одоо итгэж гисэн байгаа. Дискний метадата мэдээллийг шалгахад мөрдөгчд бол Christ Lutheran Church гэсэн нэрийг бол олж харсан байгаа. Тэгэхээр энэ Lutheran гэдэг сүм нь болохоор одоо Raider-ийн одоо явдаг сүм байгаад байгаа штэ. За тэгээ нэг файл дээр болохоор дээрнээс хамгийн сүүлд засварласан гэсэн тийм тэмдэглэл бүхий одоо зүйл байсан. За тэгчээ тэд нар бол одоо Park City-д байдаг Christ Lutheran Church-ийг интернетээр одоо хайж үзсэн. За тэгсэн чинь тухайн сүмийн вебсайт дээр нь одоо Raider-ийн зураг нь бол байсан байгаа байхгүй юу. За тэгээ тэр бол сүмийн удирдах зөвлөлийн дарга байсан хүн байгаа. Гэхдээ цагдаа нарт Raider-ийг баривчлахын тулд илүү одоо тийм шууд одоо нотолж тийм баримт хэрэгтэй байсан. За тэгээ тийм болохоор Raider-ийн охин оюутан байх үедээ Kansas State University Medical Clinic-т өгсөн Pap smear гэж шинжилгээний DNA-ийг нь эхлээд шалгах зөвшөөрлийг нь бол гаргуулж авсан байгаа. За тэр шинжилгээний DNA профайлыг хүлээж авсан дараа мөрдөгчд бол нэг зүйлийг ойлгосон. За тухайн шинжилгээг өгсөн хүний эцэг нь BTK алуурчин мөнөөс өмнө байсан.
За гэмт хэргийн лаборатори 3 өөр хэргийн газраас авсан ДНХ-ийг тааруулж чадсан байгаа. За тэр нь болохоор Отерогийн гэр бүлийн байшин, за Нэнси Фоксийн орон сууц, Вики гээд эмэгтэй хумсны доороос авсан дээж байсан. За энэ бүх зүйл бол нэг хүний ДНХ байсан. За ингэснээр Деннис Рейдер буюу BTK Killer гэсэн нэрээрээ алдаршсан хүн мөн гэдэг нь ингээд эцсийн мөчтөө батлагдсан байгаа. За тэгээд түүнийг баривчлалсны дараа бол цагдаа нар Рейдерийн гэр болон оффис нь нэгжлэг хийсэн. За тэндээс бол тийм садар самуун зүйлийг сурталчилсан материалууд, ил тод 2 дугаар сувгийн зурагнууд, уях хүлэх тийм хэрэгслүүдийг бол нотлох баримт болгож олж чадсан. За цагдаагийн байцаалтын үеэр Рейдер бол 10 хүний аллахаа өөрөө хүлээн зөвшөөрсөн байгаа. За тэдний дунд цагдаа нар урд нь BTK-тэй холбож чадаагүй байсан 85 оны Maureen Hedge, за 91 онд алагдсан Dolores Davis гэдэг хүмүүсийн хэрэгүүд бол багтжсэн. За түүний гэр бүлийн хувьд бол энэ нь асар том тийм цочрол болсон мэдээлэл болсон юм билээ. Тухайн 10 аимшигтай аллахыг энэ Dennis Rader үйлцсэн гэдгийг тэд нар бол огт мдэггүйгээс гадна ерөөсөө итгэж чадахгүй байсан. За олон хүн болохоор түүний эхнэр яаж ийм олон жил хамт амьдарчаад бүр юу ч мдэггүй юм болоо гэсэн тийм асуулт тавьсан байдаг. Гэхдээ Rader бол өөрөө тэр юу ч мэдэхгүй, тэр юу ч мдэггүй гэж хэлсэн байгаа. За мөрдөгчд ч гэсэн Rader-тэй бол бараг дуу нэг шахуу үнэхээр эхнэр нь мдэггүй гэж үздэм байлээ. За Rader баривчлагдсны дараа бол түүний эхнэр Paula бол маш тийм богино хугацаанд салах өргөдлөө өгсөн байгаа. За шүүгч болон телевизийн камерын өмнө Rader өөрийнхөө хийсэн бүх алхахын тухай аимшигтай нарийн деталуудыг бүгдийг нь ярьсан. Тэгчээд энэ талаараа ярихдаа бол энэ миний амьдралдаа хийсэн хамгийн том зүйлүүд би хүмүүсийг алсан. Тэгээд ингэж хийсэн гэж бүр бахархалтай наргагүй маш тийм өөртөө ихтгэлтэй байдлаар нэг бүрчлэн ярьсан байдаг. Яг л нэг зураг зурцсан хүн өөрийнхөө зурагныхаа талаар тайлбарлаж байгаа юм шиг ярьсан. За тэгээ 2005 оны 8 сард бол Dennis Rader-т дараалсан 10 удаагийн бүх насаар нь хорих ял оноосон юм байлээ. За хүн тус бүр дээр бол бүх насаар нь шоронд суулгах тийм төрлийн ял гэсэн үг шүү дээ. Та бүхэнд би бол мэдээж маш тийм товчлсон байдлаар ярьж байгаа. За бүхэл бүтэн 30 жил өнгөрсөн гэхээр хохирогчдын ар гэр бүл, за хамаатан саднуудын хувьд, за тэгээд танихгүй хинээч байна. Вичита хотын оршин суугчид бол ийм урт хугацааны дараа энэ хүн баригдаад зохих ёсны ял шийтгэлээ авсанд нь бол мэдээж тайвширлыг амсч чадсан байгаа. Энэ хүн дахиад хизээч эрхчлөөтэй гадуур алхахгүй гэдгийг мэдчихсэн нь бол энэ хүмүүсийн хувьд хамгийн гол тайвширлал нь байсан. За Rader болохоор Вичита хотоос хойд зүгт байрладаг El Dorado Correctional Facility гэдэг шоронд бол хоригдож байгаа юм байлаа. Түүнийг баривчлагдсанаас хойш бол гэр бүлийнх нь огт эргэж жаагүй. Тэр бол бараг өдөрт 24 цагийн турш камерт байдаг. За заримдаа өдөрт ойролцоогоор 1 цагийн хугацаанд гадагшаага гараад тасгал хийх тийм боломжийг олгодсон байна. За тэгээд 7 хоногт 1 удаа шүршүрт ордог. Бас телевиз үздэм юм. Түүний амьдрал нь яагаад ийм харанхуй зүг рүү эргээд араатан шиг болж хувирсныг одоо болтол хүмүүс 100% ойлгодоггүй. Тэгээд хүмүүст үлдсэн хамгийн том асуулт нь бол тэр чухам яагаад энэ зүйлийг хийсэн бэ гэсэн асуулт байдаг. За энэ зүйлийг хэдүүлээ жоохон нарийн ойлгохын тулд шүүхийн үйл явцыг нэлээд тийм сонирхолтой болгодог гол блок буюу сэтгэл зүйн үнэлгээний хэсэг рүү орцгоё. Олон нийт бол угаасаа энэ асуултыг байнга тавьдаг. Тэр ийм солиотой байсан уу? Эсвэл бүрэн ухамсартайгаар энэ зүйлийг хийсэн үү? Эсвэл бүр эрүүл бус гэдэг хамгаалалт, за insanity defense гэж байдаг шүү дээ. Хэрэгээ ухамсарлах чадваргүй, за сэтгцэн эрүүл мэндийн доголдлоос үүдэлтэйгээр ийм хэрэг үйлцэн гэсэн тиймэрхүү бас зүйл байгаад байдаг. За Dennis Rader-ийн өмгөөлөгчд нь сэтгэл зүйн үнэлгээ хийлгээд insanity төрлийн хамгаалалт боломжтой эсхийг үзсэн тухай, за бас тэр үнэлгээг Массачусетсийн сэтгэл зүйч Роберт Мендоза хийгээд Rader-т narcissist, obsessive compulsive, antisocial шинжүүдийн нийлмэл эмгэгийн төвшний онцлогоо хийгдсэн тухай нэлээд тодорхой мэдээлэл бас цэцэгдсэн байдаг. За Мендозагийн ажиглалтаар бол Rader өөрийгөө онцгой гэж үзэх, онцгой хандлах тийм хүртэх эрхтэй хүн гэж дотроо итгэдэг. Өөрт нь нэрэх анхаарал халамжинд дурлах, за тэгчээд хатуу дэг журамд баригдах, бусдын мэдрэмжийг ойлгох эмпати гэсэн зүйл бараг байхгүй
гэсэн тийм шинжүүттэй гэж бол тэмдэглэсэн байсан. Тэгэхээр олон нийтийн хувьд болохоор ингээд энэ хүн одоо солиотой ч юм уу галзуу өндөр биш, зүгээр л харгас тийм одоо тооцоололтой бүх зүйлийг хийдэг хүн байсан гэсэн ойлголт нь бол илүү одоо хүчтэй сууж өгсөн байдаг. Өөрөөр хэлэх юм бол Vader бодит байдлыг ойлгодог, за хийж байгаа үйлдэл нь хууль бус, баригдах юм бол шийтгүүлнэ гэдгийг мэдчихсэн мөртлөө ерөөсөө өөрийнхөө үйлдэлийг зогсоогоогүй, харин ч эсэргээрээ яаж баригдахгүй явах вэ гэдэг төлөвлөгөөнүүдийг улам бүр төвлөржүүлж, за тэрийг ингээд төлөвлөж эхэлсэн гэсэн үг. За сэтгэл зүйн талаас хамгийн их яригддаг өөр нэг ойлголт нь болохоор compartmentalization буюу за амьдралаа одоо хайрцаглах тийм ур чадвар байгаад байгаа. За BTK-ийн тухай бол хүмүүс хамгийн их гайхдаг зүйл нь яаж ийм олон жил зүгээр нэг гэр бүлийн энгийн гишүүн шиг амьдарч чадсан юм бэ гэсэн асуулт байдаг. За энэхүү одоо энэ давхар амьдрал гэж яригадаад байгаа хитрхи тийм аюултай сэтгэл зүйн механизм байгаад байгаа. Хүн өөрийнхөө хийж байгаа тэр муу зүйлээ өөрийнхөө сайн дуртай хооронд нь ерөөсөө холихгүйгээр дотроо тусгаарлаж чадчихвэл за гаднаас нь харахад гэмгүй юм шиг амьдрах тийм боломж бол бүрддэг гэж үздэг. За BTK дээр болохоор энэ нь онцгой өндөр түвшинд хөгжсөн байсан гэж үздэг юм байна. Тэр өөрийнхөө гэмт хэрэгүүдийг project буюу төсөл гэж нэрлсэн ч гэсэн за энэхүү механизмын нэг хэлбэр гэж үздэг. За би хүн алж гин гэж нэрлэхийн оронд би төсөл хэрэгжүүлж гин гэж нэрлэх нь өөрийнхөө тэр дотоод ёс суртахууны эсэргүүцлээ багасгаад үйлдэлээ одоо тийм ажил юм шиг болгож одоо хувиргадаг байсан байна. За бас BTK-ийн хувьд сэтгэл зүйн тэр гол одоо хөшүүрэг нь болохоор sexual sadism буюу өвтгөж шаналгах, айлгах, амь насыг нь одоо гартаа оруулах, тэр мэдрэмжээс бэлгийн шинжтэй таашаал авах гэсэн ийм чиглэлтэй холбож тайлбарладаг. За энэ нь түүний болохоор BTK гэсэн нэрнийх нь T буюу torture гэсэн хэсгийг нь бол тайлбарладаг юм байна. Гэхдээ энэнд бол нэг зүйлийг онцолж хэлэх нь зүйтэй. За олон нийт бол энэ тамлалт гэхээр үргэлжилсэн тийм удаан хугацааны дүр зураг төсөөлөх хандлагатай байж байгаа. За BTK-ийн хувьд болохоор тамлалт гэдэг нь цаг хугацааны урт хэмжүүрээр биш, харин айдас төрүүлээд ямар нэг хөдөлгөөнгүй болгоод хүний амьсгалыг нь хянаад эсэргүүцэх боломжийг нь тасалж би чиний амьдралыг шийднэ гэсэн тийм утгаар одоо ноёрхлыг одоо мэдрэх нь бол өөрийнх нь хувьд тухайн тамлалт гэсэн зүйл нь боддоор илэрч гарч ирдэг гэсэн үг. За ингээд ийм нэг сэтгэл зүйн дүгнэлт хожим нь хийгдчихсэн цоврал алуурчны түүх байна. Хүмүүс ихэнхдээ одоо ингээд цоврал алуурчин гэхээр нэг аимшигын царайтай, эвгүй харцтай, нэг тийм дотроо эвгүй жоохон дүр төрх төсөөлцсөн байгаад байдаг. Тэгэхээр одоо яг энэ BTK шиг одоо ийм хэвийн дүр төрх гэдэг нь ерөөсөө аюулгүй гэсэн тийм үг бол огтосоо биш. Яг хүмүүсийн бодоод байдаг шиг тийм этгээд дүр төрхтэй, нийгмээс тусгаарлагдсан тийм хүн л одоо гэмт хэрэг үйлдэж байдаг юм огт биш. За BTK-ийн хувьд болохоор гэр бүлтэй, ажилтай, сүмийн одоо маш тийм идэвхтэй оролцоотой, дүрм журм ярьдаг хүн байсан мөртлөө ингээд аимшигтай гэмт хэрэгүүдийг олон жил нууж явсан одоо ийм хүн байгаад байгаа. За тэгээ өөрхий сүүлд нь бол технологи за бас өөрийнхөө бардам зангаас болоод баригдахгүй гэж бодож исэн тэр бодол нь бол нуурч унсан. Тэгээ өөрийгөө ингээд мартагдуулахгүй тэгээ олон нийт ингээд байнга яриасаа, байнга одоо миний талаар ингээд эн тэнд гараасаа гэсэн тийм бодлоосоо болоод дижитал шинжээчэд гэж ямар одоо хэрэгтэй хүн сүулт гарч ирсэн гэдгийг мэдлгүйгээр ингээд floppy disk-нээс болоод баригдсан одоо ийм нэг одоо хэрэг байна. За тэгэхээр та бүхэнд 30 жил шахан үргэлжилсэн хүн болгоны одоо ингээд хин гэдгийг нь мэдэхгүй явж исэн хэргийг нэлээд бас задаргаатай ч юм шиг мөртлөө бас болж өгвөл одоо маш товчхон ярихыг би хичээлээ. За BTK killer-ийн талаар англи хэл дээрх мэдээллүүд бол яг уу байдаг ч гэсэн тийм олон хүн бол ярьсан байдгүй юм билээ. Яг монгол хэл дээр энэ хэргийн талаар дэлгэрэнгүй ярьсан сувг бол би өрөөсөө хараагүй. Хэрвээ байдаг бол та бүхэн урд нь яг ямар төвшөнд сонсч ирснийг чинь би бас мэдэхгүй байна. За ингээд та бүхэн амралтын өдрөө ая тухтай сайхан өнгөрүүлээрэй. За өнөөдрийн дугаартай маань Месийн бус арьс гооцлын Skin Farm Clinic хамтран ажиллалаа. Дугаараа та бүхэн дуустал сонссон бол комент хэсэгт улаан өнгийн зүрх хүлдээгээрэй. Ингээд ирэх мигмар гарагт бас нэгэн сонирхолтой дугаараар эргээд уулзъя.